Хөгжил тэмүүлсэн 30 жил. Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж өгдсөний 30 жилийн ойд зориулв. Нэмж оруулах гэсэн санал ирж. Статистик шинжилгээр нэлийн бас их анхаарал хандуулаад байна. Нөгөө онлынхын суур мөрийн жоохон хатглаа дүнс боддог. Манайхаас л нөгөө 40 зөвлөмжийн дагуу Цааны 25 нараа тасал болгоод яг хүмүүсгүй бас нэг тодорхой хугацаа өгөөд шүрг маягаар боломж маягаар юм гаргаж өгөөд одоо жоохон хугацаанд хэтэрсэн явж байгаа чанаргуудах төлөв рүү ойртсон байгаа юм зээлүүд дээр бас эргээд нөгөө төлөх бололцоог нь олгочих юм бол энэ одоо муу адилд орсон. Зээлийн түүх дээр нь хийж байгаа тохиолдлыг бодоод энэ боломжийг нь тэгш хүртэх зорилт үүднээс юм хугацааг хойшлох зүйлтэй л шүү. Монгол улс төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас одоо энэ зах зээл хөгжсөн ийм арчилсан тогтолцоог бий болгоод 30 гаруй жил болж байна. За мэдээж энэ одоо том шилжилт, том өөрчлөлт байгуулалт ийм шинжил хийгдсэн. Энэнд бол одоо улс төр, нийгэм, эдийн засгийн ингээд томоохон өөрчлөлтүүд гарсан байна. За энэ дотор нь бол одоо банкны тогтолцооны шинжилгээ байна. Одоо улсын банк гэдэг бүх орон нутаг сум нэгжүүдэд салбартай ийм системээс одоо хоёр шаталтай буюу бодлого зохицуулалтын хийдэг төв банк, за бүтээгдэхүүн үйлчилгээгээр санхүүгийн зуучлалт үзүүлдэг арилжааны банк гэсэн ийм хоёр шаттай тогтолцоо бас бий болоод одоо ингээд 30 жил болж байна. Ер нь зах зээл шилжилтэд шаардлагатай хууль тогтоомжийг батлаж гаргах шаардлага үүссэн. Үүнд одоо жишээлбэл эдийн засгийг шилжүүлэхэд өмч өвчлөлийн хууль, аж ахуйн нэгжийн хууль, гайлын хууль, татварын хууль, тэгээ банкны хууль гэсэн гол хуулиудыг тэр хэлэлцэж батлах шаардлагатай болсон. Урд нь бол Монгол улс банкны хууль гэж ерөөсөй байгаагүй. 1924 1954 онд шийдвэрлэгдсэн банкны дүрмээр энэ үйл ажиллагаа явуулдаг байсан. За 21 аймаг хотын одоо салбар банкудтай тэгээд одоо 300 гаруй тооцооны төв бүгдийг нь бол одоо улсын банк маань төвлөрүүлж хяналт тавьдаг. Мөнгөний бодлогыг улс ардын аж ахуй хэмжээгээр улирлуур төлөвлөд засгийн газраар батлуулдаг байсан. Тэгээд тэрнийг улсын банкны систем хэрэгжүүлнэ. Тэгтээ харьяа банкудаа даалгавар өгöd. За чи одоо энэ улирал банкнаас бэлтгэл багаар систем төгөр гаргана. Ерөөсөө бэлтгэл фонд чивэл тэд төгрөг байна. Тэрнээс л зарж болох. Аж ахуй нэгж байгууллагууд өөрөө мөнгөө зарахтаа бас одоо хууль дүрмийн дагуу хатав. Өөрийн дураараа зарж чаддаг байсан байхгүй. Аж ахуйн байгууллага каста 100 төгрөгнөөс илүү хэмжээний үйлдвэрлэл байлгаж байна. Нэг талаар бэлэн мөнгөний орлоготой аж ахуйн нэгж байгууллага бол орлогынхоо зөвхөн одоо 2-8% л тэргүүрээ зарна. Бусдын банкны тушаачна. Ийм системийг бид нэр өөрчлөх болсон. За энд бол мэдээж хэрэг социалист орнуудын дэвшүүлж байгаа арга, дэвшүүлж байгаа шин санаа, ном хэвлэл энэ дээр бол бид нар их ажилласан. Нөгөө талаасаа бол эдийн засгч нарын одоо маргаан их явуулна. Ингүүл яах вэ, тэгүүл яах вэ, манай оронд аль нь зохицох уу гэлтэй. За мөнгөнийг мөнгөн гүйлгээр хариуцж хэрэгжүүлдэг тийм бодлогыг зөвхөн тодорхойлдог байгууллага хэрэг. Тэр нь бол засгийн газар биш, хуучин банкны систем биш, ерөөсөө төв банкыг бол шалгаж гаргая. Ингэж байгаад бол банкны энэ хоёр шаталтай системийг нэгдүгээрт нь бол улсын банк гэж нэг банк бай. Энэ маань бол эмээсээ хариуцъя. Өөрөөр хэлбэл гүйлгэнд мөнгө гаргах, татахын үйл ажиллагааг тэгээд бодлогын үйл ажиллагаанууд. Хоёр дахь нь бол төрөлдсөн банк юм уу? Эсвэл хувь нийлүүлсэн банкуд бай. Эднэр бол өрсөлдөөн дээр ажиллана. Эднэр бол аж ахуйн тооцоон дээр ажиллана. Эднэр бол харилцагч, үйлдвэр аж ахуйн газрууд хувь хүмүүстэй харилцах. Ийм чиглэлийг бол анх гаргаад төв банк бол өөрөө мөнгөнийхөө бодлогыг тодорхойлно, гүйлгээнд байх мөнгөний хэмжээг тодорхойлно, мөн улс ардын аж ахуй салбарын бүх мөнгө
аж ахуйн байгууллага иргэдийг бэлэн мөнгөөр хангах энэ үйл ажиллагааг өнөө арилжааны банкаараа дамжуулж үүсдэг гэсэн. Тэгээд төгрөгийнхаа тогтвортой байдал хан шиг хариуцсан гэдэг ингээд энэ одоо мөнгөтэй холбоотой том бодлогыг бол төв банк хариуцдаг. Яг энэ шилжилтийн үед бол анхны энэ үзэл баримтлалыг 10 эдийн засагчтай хамтарч бид нар боловсруулж ирсэн. Тэр үедээ бол бүгд найрамдах Монгол ард улсын зах зээлийн эдийн засагт шилжих үзэл баримтлал гэсэн ийм баримт бичгийг боловсруулж гаргаж ирсэн. Хэдэн оных юм бэ? Энэ одоо 91 яг энэ хууль боловсруулж явах. 90 онд Монголын нийгэм ямар байсан гэхээр зээл гэдэг ойлголт байгаагүй. Зээл хэн ч авч удаагүй. Зөвхөн сангийн чуулдур авдаг, тэднэрт зээл болгодог. За тэгээ ахгүй юм чин тэр айч хөтсөн баг. Өөртөө бол одоо аюултай үндсэндээ хууль дүрмгүйгээр арилжааны банкуд байгуулагдсан. Банкны хууль үйлчлэгээс өмнө байгуулагдчихсан 5 банк, 5-6 банк бий. Тэнд ч ажилтнууд банк, тэнд ч хоршоо банк, энд ч хотош худалдаа хөгжлийн банк. Тэгэл энэ дээр бол үйлдвэр дундын банк, Монголоор хөдөө аж ахуйн банк, тээврийн банк, Монгол даатгал комитет ийм банкнууд бол байгуулагдаад үйл ажиллагаа явуулсан. Арилжааны банкны анхны нэрүүд нь бол аж ахуйн банк гэсэн нэртэй байгуулагдсан. Аж ахуйн банкны дүрмэгдсэн газараас 90 онд баталсан байдаг. Банкны хууль батлагдаад одоо 30 жил болж тийм ээ. 1991 оны 4 сард энэ дөрвөнд улсын баг хурлаар батлагдаад 5 сарын 1-ээс эхэлж мөрдөгдсөн юм хууль. Зах зээл шилжих үед энэ компаниудын өсөлт, манай хувийн хвшлийн өсөлт, хувийн банкны хөгжил хоёр бол ингээд зэрэгцээд явсан. Өөрөөр хэлбэл ингээд хүн бодоход бол эхлээд банк нь бий болоод санхүүгийн хөөсвөр нь бий болоод санхүүгийн зурчлагчийн болцоо нь нэгдэнгүүт арилжааны банк бизнес хувийн хвшил явчмар санагдаад байгаа. Гэтэл ингээд зэрэгцээ явцсан. Өөрөөр хэлбэл эдийн засаг маань ингээд 90 он зэрэг явцсан шүү дээ. Тийм. Тэгээд хамтдаа яваад байгаа. Одоо бүр сонин одоо жишээ бол Голомтонг анх одоо энэ үхэнд энэ салийн дүүргэнд байгуулагдах. Яг замын цадалт Мобиком байгуулагдчихсан. Зэрэгцээд. Тэгэл Мобикомын анхны үйлчлэгээ манай анхны дансны хоёр ингэ зэрэгцээ явчихсан. Надыг ажил авах Монгол улсад чөлөөт аюутын нөөц байгаагүй. Алт дийлгийн хэрэгээс болоод Монгол улс 110 сая долларын алдагдлалд орсон улсын валютын нөөц гэж юус байгаагүй. Тийм учраас эхлээд бол энэ 110 сая долларын алдагдлыг нөхөж Монгол улсыг депозитоос гаргаж дараагаар нь улсын валютын нөөцийг бий болгох тухай ийм л одоо зорилтууд тавигдчихсан үйл дээ. 1990-ад оны ихээр анхны хувийн банкуд байгуулагдсан ч төрийн өмчийн банкуд давамгайлж түүнийг ажилуулж байсан хүмүүсийн сэтгэлгээ, ур чадвар, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дэд бүтэц хуучин байсан учраас дампуурхан цаг хугацааны асуудал байлаа. Банкуд төлбөрийн чадваргүй болж нэг банкнаас нөгөөд шилжүүлэх мөнгө нь алга болчихдог. Төв банкны тусламжаас шууд хараат байсан тул хариуцлагатай болгохоор эрх зүйн шинжилэл хийж системийн ач холбогдолтой томоохон банкуудыг татан буулгаж салбарыг эрүүлжүүлсэн. 1990-ад оны банкны хямрал бол дээр дурдсан цаг хугацааны хүчин зүйлсээс хамаарсан хямрал байсан учраас засах арга хэмжээг тууштай авсан юм. Эдгээрийн үр дүнд үе үе гардаг хямралыг даван туулах чадвартай, хувийн хвшил давамгайлсан эдийн засаг банкны салбартай болж, улмаар санхүүгийн зуучлал бүрэн утгаараа эдийн засагт үүргийг гүйцэтгэх болсон билээ. Арилжааны хоёр шатлан ихэд тогтцооны хүрээнд хийгдсэн одоо нэг том алхам болвол төрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх энэ ажил байсан. Ийм учраас бид 1992 оны одоо 8-9-ээс төрийн мөнгөний бодлогын анхны төслийг хийж улсын баг хурлын мартуулж энэ бол мөн одоо төв банкны их үүргийн дагуу арилжааны банкуудын ямар хяналт тавих ёстой
Харилцааны банкуд Монгол банкны өмнө ямар одоо үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой гэдэг нь нэлээд хуульчилж зааж өгсөн анхны одоо төрийн мөнгөний бодлогын баримт хэсэг гарсан ийм төвхтэй юм байна. 93 оны сүүлд Монгол улс валютын нөөц 27 сая доллар хүрсэн ийм арга хэмжээ авсан л да. За үүний эрхлэн үндэс нь юу байсан гэхээр валютын зохицуулалтын тухай хуулийг баталж гаргасан. Энэ арга хэмжээний өрөөнд бол одоо Монгол улсын валютын нөөц юунаас бүрдэх ёстой юм? Төв банк хэрхэн энийг эзэмшиж хяналтад зарцуулах ёстой юм гэдэг ийм хууль зүйн үндсийг явуулсан байна. Чөлөөт валютын ханшийн шинэ тогтолцоонд шийдэх тухай асуудал их одоо хурцаар тавигдсан юм байсан. 93 оны хүртэл бол Монгол улс нь бол төрийн валютын харьцааншийг бол дээрээс тогтоож 19-аар тогтоож явж шүү дээ. Энэ байдлыг бид өөрчилж чөлөөт валютын ханшийн одоо чөлөөт тогтолцоонд шийдэх ийм арга хэмжээг шалтгаалтай авчирсан юм төгтэй. Энэ бол маш одоо улс төрсөн хэсэг асуудал байсан л да. Үнийг чөлөөсөн чинь манай бэлэн мөнгөний төрлийн нөөц байхгүй байсан. 92 оны 9 он Монгол банкны нөөц биш 100 сая төгрөгтэй хийж бэлэн мөнгө үлдсэн байсан. Ингээ бэлэн мөнгөний хомсдод орж ирсэн. Тийм учраас яалтаагаар шинэ мөнгөнд тэмдэгтийг одоо үйлдвэрлэж шийдэж гаргахын асуудал маш хурцаар тавигдсан юм байна. Тэгээ энэ асуудлыг улсын банк хурал 92 оны 5 дугаар сард оруулаад шинэ мөнгөнд дэвлэгтүүдийн 4 зургийг гаргаад төслийн гаргаад их хурл танилцуулээ. Тэгээ нэгт 5 20 50 100 мянга 5000 100000 гэсэн 9 төрлийн дэвсгэртэй бүрдсэн шинэ мөнгөнд тэмдэгтийн загварыг улсын хурлаар батцуулсан байна. Бид бэлэн мөнгөний хомсдолд орчоод шинэ мөнгөнд тэмдэгт ирэхгүй энэ үйл одоо хуучин мөнгөнд дэвсгэртүүдийн Монгол банкны ажилчдыг суппорт хийгээд угаалгаад эндүүдүүлээд зарим нь нөхөж одоо засаж энэ цааснаагаар тэр төрөлх үйлийг гаргаж байсан шүү дээ. Төв банкны хууль банкны тухай хууль гэсэн хуулийг салгаж 1996 оны парламентаас анхны тусгаж болгоноор энэ хоёр хуулийг салган баталсан байдаг. Энэ хоёр хууль мөрдөгдөж эхэлснээр Монголд банкны тогтолцооны бас нэг шинэ үе эхэлсэн гэж үздэг. Яг гэвэл 91 оны банкны хууль бол банкны тогтолцоог бий болгох үндсэн үүргээ биелүүлсэн. 96 оны банкны хууль бол энэ хоёр шаталтай банкыг бүрэн тунхаглаж энд бол тогтолцооны эрх зүйн үндсийг нь улам сайжруулсан, боловсронгуй болгосон. Салбарын реформ зөвхөн төлбөрийн чадваргүй банк татан буулгах асуудал байгаагүй. Үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох, банкны ажилтнуудыг байнга давтан сургах, зээлийн мэдээллийн сан байгуулах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийх зэрэг хяналт дэд бүтцийн шинж чанартай арга хэмжээ авч ирснээс гадна хуулийн хэрэгжилтээр дамжуулж банкны удирдлагыг хариуцлагатай болгосон. Мөнгөний чанга бодлого, банкны салбарын реформын ачаар өмнө нь 50%-аас буурахгүй байсан үнийн өсөлтийг жилийн 6% түргэж, цаашид нэг оронтой тоонд байлгах зорилт эхэлж тавигдсанаар хүмүүсийн хуримтлал өсч, эдийн засаг банкны салбар харилцан шүтэлцээтэй болсон. Энэ үед засгийн газар Монгол банкны харилцан ойлголцсон алхам олон улсын дэмжлэг чухал байлаа. Мөн бүтцийн шинж чанартай реформ хийхэд зарим хүмүүсийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөж, эсэргүүцэлтэй тулдаг байсан. Тайлбар хийж ойлгуулах, нийтэд таалагдах бараг боломж байдгүй байсан. Өөрөөр хэлбэл нийтийн уур амьсгалыг харзнан өөрчлөлтийг удаашруулж, алдагдлыг улам нэмэгдүүлэх үү? Эсвэл эрс өөрчлөлт хийж, эсэргүүцэлтэй тулах уу гэсэн сонголт ирнэ. Олон нийтийн ирээдүйн эрх ашигыг урдаа тавихад тухайн мөчид хэцүү боловч тэрхүү эсэргүүцэл дарагдах нь цаг хугацааны асуудал байдаг. Төв банкны бол айл гэрээр бол үндсэн хоёр том тулгуур баг бодлого байдаг. Нэг нь мөнгөний бодлого, нөгөөх нь янз шалгалтын бодлого. За мөн одоо валютын бодлого гэж бол байгаа. Гэхдээ янз шалгалтын чиглэлээс нөгөө хоёр нь бол илүү нэг одоо хоорондоо шууд хамаарлалтын блокийн бодлого байдаг. За янз шалгалтын бодлогын үндсэн концепц нь бол уламжилт янз шалгалт буюу одоо баримтал дээр суурилсан. Өөрөөр бид чинь манай ахмадууд ингээл лам балаа барьж байгаа нь баримтаа эргүүлдэг тийм ингээл тоосто, цаасны тоосто өөрөөр шинжэн суу баримт эргүүлдэг. Тийм янз шалгалт хийдэг. Өөрөөр хэлбэл тийм баримтын шалгалтын дээр тулгуурлаж зөрчлийг илрүүлдэг. Хэрвээ илрүүлж чадаагүй анзаараг өнгөрсөн бол тэр зөрчил ингээд дарагддаг. Нэг тогтолцооны хувьд ерөөсөө тийм.
Тэгэхээр өөрөөр хэлбэл урагшаага дутагдал нь бол урагшаага харсан тийм аль шалгалтын тогтолцоо руу шилжих зайлшгүй цаг үеийн шаардлага ингээ гарч ирж байгаа. Банкны систем маань өөрөө их өргөжөөд үйлчилгээ, төлбөрийн систем, бүтээгдэхүүн өргөжих тусмаа баримтын шалгалтын дээр суурилсан тийм эрсдлийг илрүүлэх ямар ч боломжгүй болж ирж байна. Бүх юм захимжиж байна. За энэ 30 жилийн хугацаанд ер нь хамгийн их сайн захимжсан салбарыг бий банкны систем гэж боддог. За тийм учраас амьдрал дээрээс өөрөө энэ хяналт шалгалтын тогтолцоог олон улсын стандартад угшаага харсан. Өөрөөр хэлбэл одоо гарч болзошгүй эрсдлийг урьдчилж харж тэр бүх боломж одоо сувгуудыг эрсдлийг хаах ингээнээр бол ийм тогтолцоор шилжих зайлшгүй шаардлага бодлогын хувьд гарч ирж байгаа. Амьдрал өөрөө ингэ авчирж байгаа гэсэн. За тэгээ энэ шилжилтийн процесс бол өөрөө бас тийм хурдан болоогүй. Манайх дотооддоо болсон хүчнүүдэд бэлтгэх шаардлагатай. За гадны одоо базлын оронд нэгдсэн төв банкуудын хувьд за амьдрал дээр энэ хэрэгжээд ямар сайн тал өгч байна, ямар одоо эрсдэл үүсэж байна, юун дээр анхаарах шаардлагатай. Тэр бүх одоо сайн туршлагуудаас төв банк суралцах шаардлагатай. Энэ ингээд тодорхой хугацаа шаардна. Үндсэндээ 2010, 11, 12 оны жилүүдэд бол энэ бол 80-90% бүрэн шилжсэн гэж болно. Төв банкны зүгээс бол баримтад суурилсан шалгалтыг бол огт хийхээ болсон. Зөвхөн одоо эрсдэл суурилсан шалгалтын чиглэлээр одоо төв банк ч өөрөө их сайн бэхжсэн банкуудыгаа ч одоо энэ шалгалтын тогтолцоонд одоо бэлэн болгосон. Ер нь бол 96 оны төв банкны тухай хууль батлагдах хүртэл Монгол улсад мөнгөний бодлогоос илүү зах зээлийн зохион байгуулалтыг бий болгох, за байгууллагыг бол тийм тасралтгүй ажиллах, ур чадвартай болгох тэр хэсгээр бол их гол анхаарч ирсэн харагддаг. За тэр үед төв банк гэдэг байгууллага ямар байх вэ, мөнгөний бодлого яаж хэрэгжих вэ гэдэг тал дээр бол илүү их тийм таниж мэдэх, ойлгох чиглэлийн ажил хийгдсэн байхаа гэж ингэж. За 96 оноос үндсэндээ 2007 он хүртэлх хэсэг бол банкны салбар бүхэлдээ өөрчлөгдсөн, санхүүгийн салбар өөрийнхөө дүр төрхийг, зах зээлийн дүр төрхөө олж эхэлсэн ийм жилүүд байгаа юм. За энэ үед бол мөнгөний бодлогыг мөнгөний нийлүүлэлтийг эдийн засгийн хэрэгцээнд тохируулах хэлбэрээр хэрэгжүүлж ирсэн нөөц мөнгөний төлөвлөлтийн дагуу. За 2007 он гэхэд за 2005 оноос хойш юм уу да. Бараг одоо мөнгөний нийлүүлэлтээр эдийн засгийн үр дүнг одоо хэмжих тийм баттай одоо тооцоол хийх болцоо бол байхгүй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл эдийн засаг маань өөрчлөгдсөн гэсэн үг. Санхүүгийн зах зээл маань өөрчлөгдсөн. Банкуд ч өөр болсон. Энэ үед бол шинэ сорилтууд тавьж эхэлсэн. За тэгээд тэр шинэ сорилтын үр дагаварт одоо Монгол улсад мөнгөний бодлогыг мөнгөний нийлүүлэлтээр биш мөнгөний үнээр дамжуулж хэрэгжүүлэх. Өөрөөр хэлбэл нөгөө мөнгөний нийлүүлэлт, мөнгөний олдоц, мөнгөний үнэд нөлөөлөх хэрэгсэл маань өөрөө мөнгөний бөөний үн болж эхэлсэн гэж ингэж үздэг. Тэгээд Монгол банк нэлээд удаан судалсны дүнд бол 2007 оны дундаас эхлэн бодлогын хувьар дамжуулан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ийм арга барилд шилжсэн юм байна. Тайлбарсан 21 оны 1-р үеэрд хүнсний 3.2% болсон бол хүнсний бас хэрэглээ 12% болсон. Тэгэхээр энэ хүнсний хэрэглээ эргээд хүнсний хэрэглээ хүнсний бас дээр нэмээд буураад хэлсэн болохоор энэ нэмээд тодорхой Тэр 30 жилийн дотор бол одоо их олон хямралууд байсан. За би одоо ганц нэгс бас дурдах юм бол 1996-7 онд бол энэ Азийн хямрал гэж болж исэн. Одоо ялангуяа Азийн бар улсууд гэдэг одоо Япон, Солонгос, Сингапур, Малайз, Тайланд гэдэг ийм томоохон улсууд бүгдээрээ энэ их том хямралыг бас хямралтай нүүр тулж исэн. Тухайн үед ч гэсэн Монгол улсад энэ тодорхой хэмжээгээр нөлөөлж исэн. За дараа нь хамгийн сүүлийн жишээ гэхэд бол одоо 2008 оны одоо Америкийн нэгдсэн улсад болсон санхүүгийн хямрал. Энэ санхүүгийн хямрал бол бас л Америкийн нэгдсэн улсуудыг одоо Европ, дэлхийн нийтийг хамарсан юм хямрал болсон. Тэрний хямралын нөлөө ч гэсэн Монголд бол нөлөөлж ирсэн. 2009 оны хямрал чинь бол үндсэндээ өмнөх яг хөө тэнд гадаад нөхцөл нөлөөсөн. Одоо нөгөө түүхүүдийн үнийн хэлбэлцэл бол нөлөөсөн. Гэхдээ бид бэлтгэлгүй байсан. Ерөнхийдөө нөгөө эдийн засгийн таатай нөхцөл бүрдсэн үед нь бий болсон боломж явал тэндээсээ нөөц боломж гаргаж авч дараагийнхаа одоо хүндрэлийг бэлдэж чадаагүй. Тийм учраас бол 3 янзын
тоомлж хэлэхэд бол төсвийн алдагдал. Тэгээд төлбөрийн тэнцлийн одоо алдагдал. Тэгээд тэр нь болохоор зэрэг дотооддоо ханшны хэлбэлцэл, үнгүүдэл, инфляцийн өсөлт. За тэгээд тэрнтэйгээ дагалдаад банкны салбарын хямрал гэсэн иймэрхүү байдлаар явагдсан хямралчтай бас нэлээд яг үнэгүй. Тэгээд тэрнийг даван туулахын тулд бол арга хэмжээнд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Бид мөнгөний бодлогыг эрс чангалсан. Нэгдүгээр 4.5%-аар бодлогын хөвөг нэмээд эхэлсэн. Тэгээ өшөөнийг хийсэн асуудал бид ерөөсөө тэр 2009 оны хүртэл үндсэндээ Монголын санхүүгийн валютын зах зээл бол зах зээлд орж чадаагүй байсан байна. Монгол банк болохон зэрэг том үйлдвэрүүдээс валюта авчдаг, эрдэнэт мөнгө авчдаг. Тэгээ тэрнийг арилжааныхаа банкудад өгдөг. Тэрэндээ зарим дээрээ зориулт одоо зохиож өгдөг. Нефтэнд өгч гэдэг юм уу те? Ийм өгч байна. Тэр чинь зах зээлийн харилцаа хвшилтэй. Тэгээ тэрнийг ерөөсөө өөрчлөх шаардлагатай байсан. Тийм учраас нөгөө валютын дуудлага худалдаа гэдэг чинь нэг үгээр хэлэхэд тийм амархан байгаа боловч цааталтаа бол яасан гэхээр зэрэг валютынхаа харилцааг валют сольдог валютын зах зээлийг тэр зах зээлийн заяг журамд оруулсан ийм ажил шүү дээ. Тэрний чи хийчихэн зэрэг яг хөө Монгол банк бол нөгөө аж ахуй нэгж байгууллагаас валют авах байсан. Монгол банк хоёрхан шугамар л авав. Нэгдүгээр шугам нь бол нөгөө валютыгаа солилцоогоор авал тэгж авна, зарвал мөн дэргүүрээ зарна. Агуул яг засгийн газраас нэг авч олж байсан. Бусад бүх одоо шугам бол арилжааныхаа банкар дамжиж тэгээ нөгөө валютынхаа зах зээл үе тэр дуудлага бодлогоор явдаг болсон. Энэ бол их шийдвэрлэх арга хэмжээ болсон. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ бол маш чухал нөлөөгөө үзүүлдэг. Тэгэхээр хамгийн сүүлд 2016 онд тохиолдсон эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монгол банкнаас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ чухам яг юунд чиглэж байна? 16 оны 8 сард мөнгөний бодлогын хороо оролцсон. Тэр үед бол мөнгөний бодлогын хөөг 451-ээр бол өсгөж ийсэн. Шалтгаан нь юу байсан бэ гэхээр зэрэг илүүдэл нөөц, эдийн засгт илүүдэл нөөц бол ханшин дээр дарамт учруулад тэгээ ханш бол бас сулраад оны ихэнтэй харьцуулахад бараг 7-8% суларсан байсан баха. Нэлээд суларчихсан байсан. Тэгээд одоо банкуудын тайлан тэнцэлт бол сөргөөр нөлөөлөх тэр төвшөндөө бол хурж исэн. За тэрнтэй зэрэгцээд бид нар валютын сангийнхантай бол ирээ хэлцээр эхэлсэн. Бид явуулж байгаа бодлогоо Монголын эдийн засагт бий болсон ерөнхий нөхцөл байдал, эдийн засаг санхүүгийн ерөнхий нөхцөл байдал, инфляцийн түвшин, төлбөрийн балансын одоо байдал энэ бүгдийг харгалзан үзэж үз мөнгөний бодлоготой бас уян хатан хандна. Эдийн засагт нааштай одоо ахиц өөрчлөлтүүд гарч ирэх юм бол бид заавал одоо мөнгө бол мөнгөний бодлого чанга байх ёстой гэдэг ийм зүйл бол бас байхгүй. Бид мөнгөний бодлогоо тодорхой хэмжээгээр зөөлрүүлж ингэж явах болно. Тэгэхээр бүх зүйл бол манай одоо энэ хөтөлбөрийн үр дүнд гарч ирэх эдийн засаг санхүүгийн ерөнхий нөхцөл байдлаас бол хамаарна гэж ойлгож байна. Олон улсын байгууллагуудтай бидний хамтарч ажилласан зүйл бол энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрийн EQR байлаа. Одоо активын чанарын үнэлгээ гэж өөрөөр хэлбэл Монголын банкуд өнөөдөр одоо хэр зэрэг чанартай байна вэ? Хэр зэрэг эрүүл сарвал байна вэ? Цаашдаа юун дээр анхаарах вэ гэдгийг хүндлэгийн байгууллагуудаар одоо үзүүлж шалгуулж байна гэсэн. Энэ нь бол яг хоо хэдий ч нэ тухайн үедээ бол бид нэр дэндүү олон улсын өндөр түвшний Монгол улсад бол хизээч урд өмнө бидний шалгаж байгаагүй тийм хэд өндөр стандартаар шалгалт хийж байна гэж анхандаа бол бид эсэргүүцчихсэн. Ягаад тэгэхээр өнөөдөр юу гэдэг бага ангийн, дунд ангийн боловсролтой боловсрол олгочоод дотооддоо тэгэнгүүтээ олон улсын түвшний их сургуулийг гэдэг юм уу ийм хэмжээний шалгалт авч болохгүй шүү дээ гэдэг байдлаар бид хандж ирсэн. Валют санд яадаг хөхтөр зэрэг макро хүрээгээ зангидахтаа эхлээд нь бодит тансаа хийж дуусгаа бодитоос төсвийн данс руу ороод төсвийн данснаас төлбөрийн тэнцэл рүү ороод тэгээд мөнгөнийхөө дансан дээр бүх юм баацдаг. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол валютын сангийнхантай хэлцээр хийхээс өмнө одоо тэр тоонууд дээр орон зайгаа авч үлдэх нь бол их чухал байсан. Монгол банкны хувьд бол банкудаа үйл ажиллагаагаа бас явуулах тэр орон зайг нь авч өгснөөрөө 17 оны 5 гаруй хувийн өсөлт, 18 оны 7 гаруй хувийн өсөлт, 19 оны бас 5 гаруй хувийн өсөлт. За 20 он бол ковидтэй учраас арай өөр нөхцөл байдалтай. Тэгээ энэ эдийн засгийн өсөлт бол тэр үед бий болгосон өсөлт гэж би өөртөө бодоод байна. Хэрвээ
тэр орон зайг бид нэр авч чадаагүй бол EQR-ын үр дүн, магадлан баталгаажуулахаа үдийдгээ форензикийн үр дүн, активын хөрөнгийн үнэлгээний үр дүн, банкны тайлан тэнцэлээр тусгасны дараа бол Монголын эдийн засаг бол дийлэхгүй байх байсан баг. Айгүй хүнд нөхцөлд орох байсан. Тэгэхээр зэрэг тэр орон зайг авсны дараа бид нэр активын хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Активын хөрөнгийн үнэлгээгээр бол 1.9% тэ одоо дутагдал гарсан шүү дээ. Дотоодын бүтээгдэхүүн эдийн засаг. Тухайн үед бол валютын сангийнхан бол өөрийнхөө макро хүрээнд дээрч тэр өрийн доктортой байдлын шинжилгээнд дээрч тэр нийлээд 14% дутагдал гарнаа гэсэн тооцоол гарч ирсэн. Тэгээд тухайн үед бол бид нар Монгол банк бол за ер нь 2-оос 2.5 дээдлэл нь 2.5 орчим байх болов гэсэн бол одоо тооцоо хийчихэд валютын сангтай бид нар хилцээр хийж ийсэн. Тэгээд валютын хөтөлбөр бол одоо хөтөлбөрийн хүрээнд тэр артикл 4-ийн одоо тайлан гардаг. Тэр тайлан дээр бол тэр 7.7 гэсэн тэр тоогоо бол тухайлбал бичсэн байх. Бичсэн. Тэгээд хөрөнгө оруулагч нар бол тэр тоог арчаад бид нартай бол энэ чинь танай банкны салбарчин төслүүд чинь асар их хүнтэй юм шүү. Өрөөнгийн дутагдал бол дотоодын бүтээгдэхүүний 14% эдийн засгаар гарна гэсэн валютын сангийн тоо байна шүү дээ. Тэгээд тухайн үед бол бид нар бол 2-оос 2.5 гарна гэсэн төсөөлтөй байгаа гэдэг жисэн. Тэгээд эцсийн дүндээ бол 1.9 гарахад бол Монгол банк нь энэ зохицуулагч байгууллагууд бол банкудаа мэддэм байна. Тэ арай илүү мэддэм байна гэсэн тийм одоо төр зураг бол харагдаж байгаа. Энийг даваад гарсан гэдэг маань өөрөөсөө бид нар бас тийм ч бас муу юм уу тий баг боловсралтай төвшний боловсралтай байгаагүй байна гэдгийг бол нотолж харуулж чадсан. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Төв банкны засаглал институцид ямар өөрчлөлтөд орсон юм? За Монголын хувьд ч гэсэн бид нар бол энэ Төв банкныхаа засаглалыг бол өмнөх одоо түүхээсээ тий сургамж аваад ерөнхийдөө энэ хамтын шийдвэр гаргадаг тэр бүтц рүү тогтолцоолон орё гэд. Тэгээд бол одоо мөнгөний бодлогын хороотой болсон. Банкны хэн шалгалтын хороо гэж өмнө бол зөвлөлийн хүрээнд Монгол банкн дээр байсныг одоо хуулинд оруулж өгч тий бас л хамтын шийдвэрээр одоо гаргадаг тийм нөхцөл болцоог бол бүрдүүлж өгсөн байна. Энэ нэргээд бол одоо энэ Монгол банкны хараа тус байдал энэ юмд бол мэдээж хэрэгнүүлээд. Мөнгөний бодлогын мэдгдэл, бодлогын хууг 10% хэвээр хадгалах, хэрэглээний зээлийн өр орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох шийдвэр гаргалаа. Монгол банкны мөнгөний бодлогын хороо 2018 оны 9 сарын 20-нд хуралдаж бодлогын хүүг 10% хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Бодлогын хүүг 1%-аар бууруулж 9% хүргэх. Хоёрт эргэн төлөлтөнд хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сугах шийдвэрийг гаргалаа. За өнөөдөр ч гэсэн бид хэд бас их бас томоохон сорилт бэрхшээлт бас нүүр тулаад явж байна. Гадаадын нэгэн иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тухай мэдээлэл ирсэн. Энэ ковидын үед бол ямар арга хэмжээ авч явуулвал биднээс бас энэ хямрал эрсдлийг бага хохирлтойгоор давах вэ? За тэгээ яаж хурдан хугацаанд эдийн засгаа түргэн сэргээх үү? Тэгээд сэргээснийхээ дараа яаж докторжуулах гэдгээр ингээд богино болон дунд хугацаа, урт хугацаанд нь бүгдийг бодолцож төлөвөө гаргаж ажиллаж исэн. За мэдээж хамгийн ихний зүйл бол одоо мөнгөнийхөө бодлогыг төлөвийг бол одоо зөөлрүүлсэн байгаа. Энэхүү хуралдаанаар бодлогын хүүг 2.1%-аар бууруулж 6% хүргэх, банкны төгрөгийн заавлах нөөцийн хувь хэмжээг 2.51%-аар бууруулж 6% тогтоох, эргэн төлөлтөнд доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаад дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх ийм багц шийдвэрийг гаргалаа. Ерөнхийдөө Төв банкны үн цасны хүү бол бодлогын хүү гэж явдаг. Өнгөрсөн оны эхэнд бол 20 оны эхэнд бол 11% байсан. Бид тэд бол мөнгөний бодлогын хороогоор хэлэлцээд үе шаттайгаар бууруулад одоо түүхэн доод хэмжээ буюу 6% хүргэсэн байгаа. Тэгээ одоо өнөөдөр хүртэл бол энэ 6% гэд өргөжлүүлээд явж байна. За тэгэхээр мөнгөний бодлогын төлөвийг ингэж их зөөлрүүлэх нь өөрөө мөчлөгийг нэг төсөрж байгаа. Нэгэнт эдийн засаг өөрөө ингээд зарцан болоод саарад агшцсан үед бол мэдээж бэлэн мөнгөний хомсдол бий болдог. За энийг бол бий болгоход бага бий болгох айлхаар тийм шин их усур санхүүжилтээр хангаж явах хүнээс Төв банкны хамгийн ихний хэрэгжүүлсэн ингээд мөнгөний бодлогын төлөвийг зөвлөрүүлсэн
адилхан мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал руу явсан байгаа. За дараагийн нэг арга хэмжээ нь бол мэдээж одоо саяны хөндөгдөж байгаа санхүүгийн доктортой адилхан. Тэгэхээр мэдээж эдийн засаг өөрөө царцаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа доголдоод ирэхлээр зээл төлөлт нь бол багасдаг. Тэгэхээр аль болохоор тэр иргэд дээр аж ахуйн нэгжээр очисон тэр дарамтыг багасгах үүднээсээ зээлийн хугацааг нь сунгаж өгөх, хүү төлөлт, үндсэн өрн төлөлтийн хугацааг нь хойшлуулж өгөх. За зарим нэг хэсэг дээр нь чөлөөлж өгөх гэдэг юм уу. За дээр нь энэ банкудаар нь бас ирж байгаа дарамтыг нь бас сулж үүднээсээ төв банкнаас одоо явуулдаг зохистой бодлогын одоо зохистой харилцааны үзүүлэлтүүд байдаг. Эдгээрийг бас сулж өгөх, тодорхой хугацаанд бол үйлчлэлийн бас төтөлзүүлэх ч юм уу царцаах маягаар ингээд явж ирсэн. За тэгээ 20 оны туршдаа бол эдгээр арга хэмжээнд үе шатаа явуулсан үр дүн бол одоо сайн гарч ирж байна. Саяны таны хэлсэн 2021 оны одоо 1-р улирлын байдлаар Монгол улсын эдийн засаг дотоодын нийтэд бүтээгдэхүүн маань 15.7% өссөн. За сүүлийн одоо бас 11 оны нөгөө эдийн засаг маань бүр 17.5% өсдөг байсан. Тэр өндөр амжилтаас бол тутахааргүйгээр бас сүүлийн хэдэн жил үзэгдээгүй ийм өндөр өсөлт бол гарч байгаа. За өсөлт гэхээсээ илүү бол өмнө нь алдсан одоо нөгөө буурч исэн үзүүлэлтүүдэд нөхөж авч эргээд сэргэж гин гэж хэлж болно. Дэлхийд дээр санхүү одоо бизнесийг дэмждэг санхүүжилтийн гол хоёр их үүсвэр бол нэг нь хөрөнгийн биржээр дамждаг, нөгөөх нь бол банкны системээр дамждаг. Ингээд явдаг. Банкны салбар бол өндөр хүүтэйгээр дуудуулаад тэгээд ингээд энэ сүүлийн 30 жилийн Монголын бүх үйл ажиллагааг санхүүжүүлээд ирлээ. Зөвхөн бизнес гэлтгүү төрийн үйлчлэгийг хүртэл одоо ингээд санхүүжүүлээд ирлээ тийм ээ. Тэр халамж зэтгүүр олгох гэл одоо энэ их ачааллыг тэр олон тэлрүүдийг ажилуулах тийм. Тэр энэ ачааллыг бол банкны салбар өөрөөд явж байгаа. Тэгэхээр энэ бол одоогийн ингээд төвшөнд бол ерөнхийдөө манай салбар банкны салбарыг бол би олон улсын төвшөнд хүрсэн байна гэж хэлж байна. За одоо ингээд эргээд харахад бол манай гадаад зах зээл дээрээс мөнгө одоо босгосон, бонд гаргасан, цаас гаргасан ийм банкуд бүгдээрээ амжилттай явж ирсэн. Гадаад зах зээл дээр одоо фейл болсон ганц ч одоо манай цаас бонд байхгүй. Бид нар бол анх 2007 онд бондоо гаргаж ирсэн. 2007 он гэдэг чинь банк маань үүсгэн байгуулагдаад 17 жил болчихсон гэдэг маань. Тухайн үед бол бид нар бас нэлээд их туршлага оруулж олон улсад нэлээд танигдчихсан. Тэгээд түрүүний миний хэлжсэн олон улсын стандартуудыг нэвтрүүлээд аль болох одоо тэр олон улсын хөрөнгө оруулагч нарын шаардлагыг хангах төвшин бол бэлтгэгдсэн байсан. Дээрээс нь манай банк 2003 онд хөгжлөгдөд тэгээд гадны бас банкны ING банкны менежмент ирснээр одоо маш их зүйлийг шинжилж олон улсын стандартуудыг анх Монгол улстай нэвтрүүлж ажилласан байна. За Холомд банкны хувьд бол эхлээл одоо бүх төрлийн үйлчлэг явуулж ирсэн. Сүүлдээ бол илүү корпорат буюу томоохон аж ахуйн нэгжүүд рүү чиглээд одоо корпорат дээр бид нар жишээлбэл одоо олон улсын томоохон төслүүд оюутлага гэх мэтлээ. За тэгээ Монголын томоохон төрийн өмчийн компаниуд Эрдэнэс Тавталгай, Иргэний Нисэх ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Гумийн хвшлийн бүх том одоо томоохон компаниуд МСС, Тавбанбогд, Шунхлайч гэх юм уу те. Ингээ бид нар бол томоохон корпорат харилцагчдад гол санхүүгийн үйлчлэг, иж бүрэн үйлчлэг хөгжүүлээд явж байна. Иргэдийн зах зээл дээр те иргэдийн банкны үйл ажиллагаанд дийлэнх хувийг нийцдэг. Манай нийт банкны бараг 80 орчим хувь нь бол иргэдийн банкн дээр чиглэсэн байна. Иргэдийг заавал банкн дээр ирэхгүйгээр гэрээсээ гар утаснасаа банкны үйлчлэгээ авдаг болох энэ боломжийг харилцагчтай нээлттэй байлгах энэ чиглэл рүү бол нэлээд хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Энэ ч утгаараа одоо сүүлийн 5 жилдээ харьцуулахад одоо манай нийт гүйлгээний 50 орчим хувь нь бол салбар нэгжээр 50% нь интернет банк энэ цахим банкны үйлчлэгээр хийдэг байсан бол өнөөдөр 2021 оны 4 сар гэхэд сард нэг ойролцоогоор 60 орчим сая ширхэг санхүүгийн гүйлгээ хийж эдгээрийн 98% нь бол цахим банкар хийгээд манай 550 орчим салбар нэгждэр нийт төлбөр тооцооны 2-оос 3% нь л хийгдэж байна. Монгол банкнаас 1992 онд арилжааны банкуудын хоорондын төлбөр цооцоог зохицуулах үүднээс бол клирингийн төвийг анх зохион байгуулж ажиллаж эхэлсэн. Энэ нь бол одоо манай Монгол улсад төлбөрийн систем үүссэн одоо хамгийн анхны бие даасан дэд бүтэц болж одоо түүхэн тэмдэглэгдсэн. Одоо энэ анхны энэ клирингийн төв маань хэд хэдэн явцад нэрээ солиод 2005 онд төлбөр тооцооны төв
2010 он гараад үндэсний цахим гүйлгээний төв гэх мэтчлэн болоод явчихна. Одоо бол манай үндэсний цахим гүйлгээний төвдөр үндэслэн төв банкны суурь төлбөрийн систем байна. Бага түнтэй төлбөрийн ACH систем, их түнтэй RTGS систем, мөн картын банк сүлжээ гэх мэтчлэн бие даасан том суурь дэд бүтэц болоод хөгжиж явчлаа л да. Танай цахим үйлчлэгийн толгойлох гэсэн. Үндсэн цахим гүйлгээний төвийн үндсэн дата төвийг 2020 онд шинжилсэн байгаа. Энэ 20 онд шинжилснээр болоод нөгөө олон улсын автомобиль институтын дата төвийг сертификатчлах байгууллага байдаг. Энэний сертификаттай болсон байгаа. Энэ дата төвдөр бол Монгол улсын төлбөрийн систем ийм ашиглаж байгаа төлбөрийн картын болон банк төлбөрийн гүйлгээний систем, банк сүлжээ системүүдийн сервер томог хөрөмжүүд суурилж ажилладаг байгаа. Энэ дата төв маань бол 24/7 буюу тасралтгүй үйл ажиллагааны гормоор ажилладаг. Ийм дата төв байгаа. Одоо улсын дата төв сертификатт хамрагдсанаар бол Монгол улсын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагаа ороод бүрэн хангацсан. Тэгэхээр одоо ингээд Монгол орны хааж байгаа ирээ ингээд дарах зэрэг төлбөр цацаа хийхдээ арын тэр бүх одоо ажлыг нуруунд дээр дагаа явуулдаг тийм орчин үеийн дата төв тэгж ойлгож болно. Одоо Монгол улсын иргэн одоо төлбөрийн картаар болон мобайлаар болон интернет банкар хийж байгаа бүх төлбөр тооцоо болоод онлайн системээр дамжиж хийгддэг гэсэн үг. 2017 онд үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаар дан ганц арилжааны банкуд биш болон банк усуд биш бусад хуулийн этгээд ч гэсэн төлбөрийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Энэ дээр бол карт гаргах, карт хүлээн авах, картын процессорын үйл ажиллагаа, мөн цахим төгрөг гэх мэтчлэн бол үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан бүхэл төрлийн үйл ажиллагааг аливаа хуулийн этгээд бие даан үзүүлэх боломжтой болсон. Цахим хөгжил маань өөрөө банк санхүүгийн салбарын төлбөрийн системийг илүү одоо электрон хэлбэрт оруулж иргэдэд илүү бэлэн бус төлбөр тооцоог дэмжих чиглэлд нь хөдөлж байна л да. Энэ цар тахлын үед ч гэсэн арилжааны банкны салбар дээр очиж очрлоод банкны одоо үйлчлэгийг битээр бус одоо гэрээсээ, утаснаас, цахим орчноос мобайл банк, интернет банк болон бүхэл одоо техник технологийн дэвшлиг ашиглаад банкны одоо дуртай үйлчлэгийг одоо зайнаас авчиж байгаа нь бол одоо энэ манай сүүлийн 30 жилийн төлбөрийн системийн хөгжлийг бол харуулж байна гэсэн үг л дээ. Төлбөрийн системийн шинжилэл бол дэлхийн нийтийнхээ хөгжлийн одоо чиг хандлагыг дагаад байнга одоо шинээр бол шинжлэгдэж явах хэрэгтэй. Одоо бид бүхэн сүүлийн үед их ярьж байна. Big data, хиймэл оюун ухаан, одоо AI технологи гэх мэтчлэн одоо гэх мэтлэн эдгээр бүх одоо олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдөж шинээр гарч ирж байгаа одоо технологийн дэвшлүүдийг бол төлбөрийн систем өөрөө ингээд цаг тухай бүртээ ингээд өөртөө агуулад энэ хэрээрээ хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй мөн хэрэглэхэд амар нэг талаас нөгөө талаас тухайн орныхоо хууль эрх зүйн орчныг одоо бүрэн одоо биелүүлсэн хууль эрх зүйн зарчмуудыг нь хангасан олон улсын стандартуудыг тавьсан. Одоо жишээлбэл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх олон улсын байгууллагуудаас тавьж байгаа бүхий л одоо стандартуудыг бол биелүүлсэн тийм систем болж хөгжих ёстой байгаад байгаа. Банкны салбарын хөгжлийн дараагийн томоохон алхам бол банк олон нийтийн нээлттэй хувьцаат компани хэлбэр шилжиж байна шүү дээ. Хэдийгээр одоо банкны салбар засаглалын хувьд Монголд байгаа бусад салбаруудтай харьцуулах юм бол хамаагүй өндөр түвшинд явж байгаа. Гэхдээ бол хөгжлийн түүчийн хувьд бол дараагийн түвшинд гарах шаардлага бол харагдаж байна. Тэгэхээр энэ бол банкны хууль шинжлэгдлээ одоо банкуд бол олон нийтийн банк болж өөрөх энэ шат руугаа орж байна. За нөгөө сургамж гэдэг талаас авч үзэх юм бол өмнө нь ингээд 2008 оны хямрал, за хямралтай холбогдоод мэдээж тухайн үед бол бас Монголын тодорхой ганц нэг тооны банкуд бас төлбөрийн чадваргүй болж татан бөгдсөн байгаа. За тийм бүр хүндрэлтэй үеч одоо гарч ирсэн хүндрэлээ даван тулж байгаа банкуд ч байгаа. Зоос банкыг дампуурсан гэж зарлаад 2 жил өнгөрчээ. Хадгаламж эзэмшигчид мөнгө татаж эхэлсэн. Анууд банк за нөгөөх нь Зоос банкд 2 банк буцаад компани болох гэж оролцсон боловч тухайн үед одоо магадгүй төв банк чинд бэлэн биш байсан байна. Цагуун зөвсөл орооч бэлэн биш байсан байна. Манай хөрөнгөний бирж бэлэн биш байсан байна. Одоо жижиг хөрөнгө оруулагч нар ч одоо бэлэн биш байжээ гэж би ингэж хардаг. За тэр тийм амжилттай болоогүй. За гисэн хэдиж одоо бол энэ шинжилэлүүдийг одоо зөрөгтэй хийх цаг хугацаа нь бол аль хэдийн өнгөрцөн.
өнгөрсөн онд банкны системийн одоо нэлээд хэдийн хуулиуд дээр өөрчлөлт ороод энэ 4 жилд энэ томоохон одоо бүтцийн өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэг юм дээр хуулийн зохицуулалттай болчлоо тийм ээ. Манай банкны тухай хуулийг бол шинжилэн найруулж олон ингээ гаргаж өгсөн байна. За тэрэн дотор орсон хамгийн том өөрчлөлт нь одоо саяны дурдж байгаа банкны хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн одоо төвлөрлөг бууруулж одоо лимит тогтоож өгөх нэг хувьцаа эзэмшигт гээд 20% юм лимит тогтоож байгаа. Тэгэхээр яг энэ 20%-ийн лимитийн хүрээнд ажиллах юм бол нэг банк маань өөрөө 5 хувьцаа эзэмшигч 5-аас доошгүй хувьцаа эзэмшигчтэй болох ёстой. Нэгдүг нь. Хоёр дахь нь бол энэ банкыг бол хувьцаат компани хэлбэрт буюу биржид бүртгэлтэй болгох юм залтыг бол оруулж ирсэн. Тэгэхээр бол өнөөдөр бол манай банкуд бол хязгаарлалт бол хариуцлагатай компани хэлбэр байсан бол одоо ингээд энэ оны 7 сарын 1-ээс эхлээд одоо хөрөнгөний мэргэжид бүртгүүлэх ёстой. Энэ реформын ажлыг одоо хэрэгжүүлснээр улам цаашаа засаглал дээр нэлээд анхаарах гэдэг юм фокус болж явж байна гэсэн. За засаглалын хувьд болохоор одоо IPO гаргана гэдэг маань өөрөө нэмэлтцээ гаргаж хөрөнгөний зах зээл дээр явуулна гэдэг ийм концепт сууж өгсөн, шигтгэж өгсөн байгаа. За энэ дээр бол банкны удирдлагууд за тэр дундаа банкны эзэд хөрөнгө оруулагчдаар бол нэлээд нааштай сүл хийж авсан. 7 сараас эхлээд 23 хоног дуустал бол банкуудын хувьцаа эзэмшлийн бүтцэд бол өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл нэг этгээдээс хамааралтай тэр хамаарал бол ухаандаа одоо 2 жилийн дотор бодлохоор нэг этгээдийн эзэмшиж байгаа хувь хэмжээ 20%-аас идэхгүй байхаар зохицуулагдана. Дотоодын биржээр болоод стратегийн хөрөнгө оруулагчдын түвшинд. За энэ бол банкны засаглалыг сайжруулах тийм ээ. Банк яг үндсэн үйл ажиллагаагаа одоо олон улсын түвшинд хийх чиглэгцийг чухал арга хэмжээлтэй. За ерөнхийдөө бол одоо нэг 35 орчим их найд төгрөгийн актив бол эргэлж байна. За үүнийхээ нэг 10% нэхээр ойролцоогоор 3.6 их найдын өөр хөрөнгөтэй байна гэсэн. За энэ өөр хөрөнгийг эргээд одоо потенциалаар нь задлаад хөрөнгөний биржээр арилжуулаад явхад бол хөрөнгөний биржийн хөрөнгөний зах зээлийн одоо үнэлгээ одоо хэмжээ нь өссөн дээр нэмээд үнэлгээнээс нэмэгдэнэ гэж харж байгаа. Тэгээ энэ дээр бол ерөөдөө Төв банк санхүүжүүлэлттэй хамтраад за холбогдох дүрм журмуудаа бол энэ 30 жилийн хугацаанд дээр бас батлаад одоо энэ ажил маань гарны зэг дээр ирсэн байна гэж хэлмээр байна. Мөн одоо бид бүхэн энэ дээр нэмээд одоо сүүлийн үед Төв банк үндэс насны төвлөрсөн хадгаламжийн төвийн одоо төлбөрийн системийг Төв банкны одоо энэ суурь төлбөрийн дэд бүтцэд холбох ажил одоо явагдаж байна. Энэхүү дэд бүтцэд холбоод явцсанаар иргэд аж ахуйн нэгжүүд одоо брокер дилерийнхаа компаниар дамжуулаад хөрөнгөний бирж дээр арилжаанд оролцоход бол төлбөр тооцооны хувьд бол асуудалгүй болно гэсэн. Энэ нь бол илүү одоо найдвартай түргэн шуурхай явагдана гэсэн. Банкны салбар маань бол энэ өөрчлөлт шинжилэлт одоо энэ дэвшилд бол одоо миний хувьд бол банкны салбар манлайлж, түүчээлж ингэж оролцож ирсэн гэж боддог. За энийг бол мэдээж цөөхөн хідэн жишээ баримтаар бол шууд бас хэлчих болно. За нэгдүгürt бол одоо өнөөдрийн ингээд санхүүгийн зах зээлийг харах юм бол одоо эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө, санхүүгийн салбарт одоо эргэлдэж байгаа мөнгө, хөрөмтлөгдсөн мөнгө тэрийг бүгдийг ингээд тооцоод мөнгөн дүгөр үзэх юм бол нийт санхүүгийн салбар 90 гаруй хувь нь бол банкны салбарт оногдож байгаа. За бусд нь бол одоо хөрөнгөний зах зээл ч гэдэг юм уу даатгал, банкны бус салбар эзэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр өөрөө ингээд ганцаараа давмгаалаад ирсэн байна гэдэг маань өөрөө бол энэ банкны салбар яаж хүчрэгдэж өнөөдрийн өндөрлөлт төрсэн бэ гэдгээс нь харагдаж байна. За мэдээж бусад салбарыг харж үзэх юм бол одоо аж ахуйн нэгж за өнөөдөр ингээд аж ахуйн нэгж дотор салбар болгоныхоо одоо нүүр царай болсон томоохон аж ахуйн нэгжүүд ч гэсэн бүгдээрээ л одоо санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хинээс авч ирсэн байх гэхээр нөгөө 90% таа бол яалтчгүй уйлдаж гарч ирээд бүгдээрээ л энэ зээл дээр босч ирсэн байна. Банкаар үйлчлүүлж ээж одоо өнөөдрийн өндөрлөлт хүрэхэд банк дэмжлэг болсон байна гэдэг харагдаж байна.